тайлд байхдаа гэртээ байгаа юм шиг одоо аашилж гүйж харах, одоо айлын эд зүйлд нь дураараа хүрэх тийм ээ. За өөмүүлэх, гүйж харах, за хашгирч бахирахч байдаг юм уу. За аливаа зүйлд одоо анхаарал болгоомжгүй харилцах. Хичнээн хэлээд одоо яагаад үг авдаггүй юм бэ чи? Чамд хичнээн хэлэх гэсэн олон хэллээ. Олон удаа чи энэ үйлдэлийг давтаж байна. Гих зэргээр одоо нөгөө эсэгчүүдийн зүгээс хандах. За сануулга анхааруулга өгöd байхад ерөөсөө тоохгүй юм а. Ерөөсөө л анхаарал нь тогтохгүй байна манай хүүхэд гих зэргээр бол ийм одоо асуудлуудыг гаргаж ирдэг байна. За мөн нөгөөтэйгөр бол одоо манай хүүхэд гэртээ ганцаараа тоглохоос одоо тоглож чадахгүй юм а. Байнгын анхаарал халамж шаардаад байх юм. Эргээд нялх байсан шиг нь одоо эргээд нялхамсахын одоо өөрөө бие дааж бие засч чадхаа боллоо. Эсвэл одоо яадгийг одоо хоолоо идэхдээ өөрөө идэж чадахгүй байна. Одоо зэргээр одоо нөгөө нялх үед нь тавьж ирсэн асаргаа халамж анхаарлыг болол ингээд хэдийгээр одоо том болж байгаа ч гэсэн бие даах чадвартай болсон ч гэсэн эргээд биднээс шаардаад байна. Энэ одоо яагаад байгаа юм болоо гэж одоо эргэлзэж одоо асуух байдалтай олонтой тааралддаг. За тэгэхээр энэ байдлаас яаж гарах вэ? Энэ дүрсгүүдэд байгаа хүүхдүүдийг хэрхэн одоо эерэг аргаар хүмүүжүүлэх вэ? Дүрсгүүдэд байх болгонд нь байнга одоо шийтгээ загнаад одоо хориглоод байх нь зөв юм уу гэдэг асуудал гарч ирж байна тийм ээ. Тэгэхээр юуны төрөнд хүүхдийнхээ хөдөлгөөнийг дэмжих хэрэгтэй болдог тийм ээ. Тэгэхээр энэ нь бол одоо байнгын тэр нөгөө нэг зөв чиггүй хөдлөөдгүйгээ дураараа ажиллаад байгааг нь бол дэмж гэсэн үг биш. Харин миний хүүхд бол нөгөө тэр хөдөлгөөний хэв шинж нь бусад хүүхдээс ямар одоо онцлог ялгаатай юм бэ гэдэг дээр нь анхаарад хит хөдөлгөөнтэй хүүхд байгаа бол одоо олон цагаар томоотой суу гэдэг одоо шаардлагын оронд юуг тавьж болох вэ гэдгийг эргцүүлэн бодох шаардлагатай болно тийм ээ. Тэгэхээр тэр хөдөлгөөнийг нь дэмж гэдэг бол зөв зохистой одоо хөдлөх ямар үйл хийх юм илүү хөдөлгөөнтэй байлгах тэр хөдөлгөөнийг нь зөв залж чиглүүлэхэд ямар арга барил хэрэгтэй вэ гэдгийг одоо өөрөө хүүхдээ онцлог тохируулан одоо төлөвлөж хоорондоо ярилцах хэрэгтэй болно. За дараагийн дугаарт нь хүүхдээ одоо дүрсгүүтэй дайн, сахилгагүйтэй дайн гэж олонний өмнө юм уу эсвэл одоо бусад хүмүүсийн өмнө одоо ганцаарнд нь ч гэсэн тийм ээ одоо байнга сануулж, загнаж, ганцаар дуулж, дорд үзэж одоо эсвэл ингээ үл тоомсруулахынхаа оронд юунаас болоод нөхөө ийм зан үйл гаргаад байгаа юм бэ? Юу болсон юм? Яах хэрэгтэй вэ гэдэг талаас нь хүүхдэд нөгөө насанд нь тохирсон ойлгомжтой байдлаар ярилцаж тэгээд тухайн хүүхдийнхээ одоо хийж байгаа тэр тайлбарыг нь анхааралтай төвчээртэй сайн сонсох шаардлагатай болдог тийм ээ. Ингэснээрээ хүүхэд магадгүй тэр одоо насан туршидын зүгээс эцэг эхийнхээ зүгээс анхаарал халамж тавиулах гад одоо анхаарлыг нь татах үйлдэл хийгээд байсан бол зөвлөн туслаж өөртөө ингэж ярилцсанаар намайг ойлгож байгаа юм бэ, надад анхаарал хандуулж байгаа юм бэ, би чинь одоо эцэг эхийнхээ хайртай хүүхдний юм байна шүү, намайг ингэж хэлэх юм бол одоо ойлгох юм байна гэсэн байдлаар бол хүлээж авдаг. Энийхээ цаад мөн чанар нь юу гэхээр насан туршидад бусдад одоо итгэх итгэл нь нэмэгдэж өөрийнхөө үйлдэлийг бусдад одоо өөрийнхөө мэдрэмжийг тийм ээ өөрийнхөө хийх гэж байгаа зорьсон зүйлс хүссэн зүйлээ бол ингээд бусадтай ярилцах харилцах чадвар бол нэмэгддэг байх нэ.